За бүгдэнд нь өглөөний мэнд бүгд өглөөс ирэл үзэж байгаа байх. Гарчиг дээрээс харсан баг CS ярих гэж байна. За тэр дундаа юу ярих гэж байгааг сая 25 оны сүүлийн мажор буюу Будапешт мажрын эхний шатны талаар Ханс баг маань 1-3 гэдэг хамжилтаагаар тэнцээнийг харамсалтайгаар өндөрлүүлээ. Маш харамсалтайгаар шүү. Яагаад вэ гэхээр за тоглолтууд бол дандаа хожиж болох тоглолтууд байсан, хожигдсон тоглолтууд бариу зөрүүнээрээс хожигдлоо. Жохон туршлагагүй асуудал. Туршлагагүй гэхээр яг уу 3 тоглогч нь за скорын хувьд бол 22 онд Монголцыг IC байхад PGL Antwerp, Siam Riot орсон. За 8-ны хувьд мөн 22 онд IC байхад PGL Antwerp-т нь лөө. Тэгээ PGL Antwerp-т нь орсон. 23 онд нь Бартак Монголч болцсон багт нь бас орж байгаа тий. Энэ гурав маань бол мейжор орж үзсэн, стикерээ гаргацсан хүмүүс байсан. Zerolt Cobra 02 маань бол анхных нь мейжор. Ер нь бол энэ бүрэлдэхүүнээр анхны мейжор гэдэг утгаараа жоохон туршлага дутсан бариу зөрүүн дээрээс 1-3 гэдэг амжилт гаргачихлаа. Тоглолтууд юу болсон бэ гэдэг дээр жоохон дүгнэлт ярил л та тий. За хамгийн ихний тоглолт буюу Paravision-тэй хийсэн тоглолт өнөөдрийн Imperial-тай хийсэн тоглолт хоёр ер нь дүр зураг маш адилхан явсан гэж бодож байна, харсан учраас хоёр дахь тоглолт буюу Bait-ийн тоглолтоос эхлэе гэж бодлоо. Дөнгөж сая манайх Imperial-тай тоглолт дууслаа. За Bait-тэй хийсэн тоглолтын дээр манайх Ancient Best of 1 Ancient ер нь манайх илүү байсан. Дандаа бариу зөрүүн дээрээс энэ дөрвөн тоглолтод за Bait-тэй хийсэн тоглолт болон юун дээр Paravision-тэй хийсэн хоёр тоглолтын дээр Zerolt Cobra 02 маань жоохон бэргээтэй байсан уу гэж би хувьдаа харсан. Анхных нь мейжер учраас жоохон юм сандралтай. Тэгээ Bait-тэй манайх илүү байжгаад 7-3-аар ч илүү байсан, 11-8-аар 11-9-оор илүү байсан. Юу болцсон бэ гингүүд Bait-тэй хийсэн тоглолтын дээр айл Ancient-тер титлаасаа манай Steed B-сайт руу аягүй амарх орчихсон. Манайх A2 гол нэг B2 гэдэл маш дефолт тоглож ирсэн. Тийм учраас айлын B руу оролтууд аягүй амархан байсан. Ерөөсөө нэг хүнтэй шууд контактлж ороод тэгэл бомба тавьчин, бомба хамгаалцсан гэл аягүй амархан. Манайх тэрэн дээр нэг юм 2 раунд дараалал өөдөөс нь хариу барьсан. Шууд өөдөөс нь зөрж агрессив тоглол тэ. Тэгээд тэр нэг юм 2 раундын хариу барьсан дээрээс зөрөөд Bait-ийн хариу бараал. Тэгээ манайх тэрэн дээр жоохон туршлага гутцсан. Буудалт бол манайх асуудал байгаагүй. Буудалт бол аягүй сайн байсан. За тэгээд 0-2 болоод 0-2 амжилт дээрээс Linevision-тэй тоглолтын дээр манай нөгөө нэг эхний хоёр тоглолтын дээр бэргээтэй өнө гэж би хувьдаарсан Cobra Zerolt 2 маань ямар ч асуудалгүй болоод Zerolt маань бүр үл алдсан болж орж ирсэн те бүр толгоогоо гөлилгэж орж ирэл. Тэгэл Linevision-тэй тоглолт бол ямар ч асуудалгүй үнэхээр гоё болсон. Тэгэд 1-2 гэдэг амжилттай эхний шатны 4 дахь раунд дээр Бразилийн Imperial-тай хожигдсон хасагдана гэд best of 3 тоглож байгаа. Яа, боотолт илүү байсан да ер нь өнөөдөр. За өнөөдөр Winnie Try 2 бол маш сайн тоглосон. Гэтэ манайх багаараа аягүй илүү буудсан. Юун дээр хожигчгүй гингүүд Mirage манайх бол бутаа авч болох байсан. 9-3-аар эргээл 5 раунд дараалж авч 9-8 болгоол тэндээсээ 12-8 болоод тэгсэн манайх 12-8 дээрээс гарбуутай 2 гарбуу 3 SMG-тэй байлуу. Тэр раундаа аваад тэгэл нэмэлцэг гаргасан. Нэмэлцэг дээр манайх харамсалтайгаар нэг ч раунд авч чадаагүй. Маш харамсалтай. Айлын 10 ордог тоглолтууд бүтэн болцсон. Манайх 10 ордог тоглолтууд дээр нь хариу барья гэсэн чинь барих хариу байсангүй. Тэрэн дээр манай дасгалжуулагчийн жоохон дутуу ажиллагаа байсан болов уу гэж бодож байна. Хариу барих гэж завсарлага авах гэсэн манай завсарлага 3 завсарлага гурван гэн аягүй эрт ашигласан байсан. За гэхдээ ашиглаагүй бол тэр болтол яваач үгүй ч тийм ээ. Тийм асуудал байгаа. Тэгэхээр жоохон дутуу ажиллагаа баг. Буруу ажиллагаа бол гэж бодохгүй байна. За тэгээд тэр агийн раундууд дээр хариуг нь барьцсан л бол ер нь хожиж байсан. Асуудал гоцчих байсан. Тэр нэг 9-3 дээрээс манайх эргээл гарбуугаа аваад 5 раунд дараалж авдаг. Манайх нэг дандаа бүх хүнээ алдаж дуусч раунд авч исэн болохоор мөнгөний асуудал амар байсан. Тэгэл айл нэг раунд авахд манайх шууд экорж таарж байгаа байхгүй. Тэгээд жоохоо тиймэрхүү асуудлууд гарсан.
буудалтууд бол илүү байсан. Жижиг сажиг хөдөлгөөнүүд, жижиг сажиг үйлдэлүүд жоохон буруу болцсон. Бариу зүрхэн дээрээс л хожигдож байгаа. За хүмүүсийн одоо яг өнөөдрийн тоглолт, саяын тоглолтын дээр хамгийн сайн санаж байгаа нь Зеролтын коннектороор смокоор яваад орсон чинь нэг хүнийг араас нь харахад гутгалах гад явж исэн чинь хажууд нь дахиад нэг хүн байгааг хараад хоёуланг нь буудаж унгаах агшинда унж байрлалаа мэддэгдэл тэгэл нэг тиймэрхүү үйлдэлүүд мүлдлүүд дээр манайх яаж байгаа. Гэтэ тиймэрхүү тэр зүгээр харамсалтай тий. Ер нь бол одоо ингээл би Хансын энэ тэмцээний буудалтуудыг хараад манайх цаашдаа ямар ч асуудалгүй юм байна гэж асуудалгүй жоох манайх цаашдаа гоё болох боломж бол байгаа юм байна. Хангалттай байгаа юм байна. Энэ онд тэмцээн баг байхгүй хаа Ханс дахиж тийг санаадах юм. Он гараад бол зөндөө тэмцээн байгаа. За тэр тэмцээнүүдээс оноогоо цуглуулах цаашлаа том тэмцээнүүд S-tier тэмцээн хот руу орох, мацах бүрэн боломж байгаа юм байна. Одоо нэг саяхан хэлсэн тасалжуулагчийн дутуу ажиллагаануудаа ч юм уу те тэгэл туршлагагүй үйлдэлүүдээ одоо эн чинь зөндөө цаг хугацаа энэ хугацаанд засан тасалжуулагчтайгаа ойлголцсон гэж зөндөө цаг хугацаа байхад манад бүрэн боломж байгаа. Манай дундаж нас чи 22 билүү 23 билүү залуухан. Тэгэхээр дахиад 1-2 жил манай Монгол багууд байдаг асуудал байгаа нэг бүрэлдэхүүнээ ерөөсөө хадгалж чаддаг ингээд айгүй их шафл идэг. Тэгэхээр Ханс Чингис Warriors 2 багт манаас боломжууд зөндөө болохоор одоо шафлуудаа жоохон багасгаасаа гэж би өвдө бодож байгаа. Манайхан учиргүй тийрэл учиргүй хараад зүгтэх шаардлага байхгүй. Одоо зүгээр жишээлбэл одоо HL TV-ийн топ 5-д мөнхийн байдаг болсон Монголд IC багтаач одоо тэр 22 оны 23 оны мейжер 22 оны 2 мейжер хоёуланд 1-3 гэж тусгачсан байхгүй юу. Тэгээд тэндээс одоо энд ирсэн. Тэгэхээр манай залуучуудад бол ямар ч асуудал байхгүй гэж бодож байна. Монголзын маань хувьд бол энэ тэмцээнд 3 дугаар шатн дээр хүлээж байгаа. Ах чи том баг 3 дугаар шатн дээр 12 сарын 4-өөс тоглолтууд нь эхэлнэ. За энэ тэмцээн Будапешт болж байгаа. Будапешт манайхаас яг 7 цагийн хойно явдаг юм байна. Тэгэхээр нөгөө тоглолтуудын цаг манайхаас аюу муухай цөрж байна. Тэндээ айгу өдөр эхэлсэн тоглолтууд нь манад орой яг нэг юм 8-9 10 гэж эхлэв те. Тэндээ яг ингээл сүүлийн тоглолтууд нь 9-10-аас явангууд л манад бүр ингээл шөнө үүрээр болол тоглолтуудын цаг жоохон зөрөөд нь гэхдээ Монгол багуудаа үзэхэд бол тэр цаг болын асуудал алга. Надад бол энэ тэмцээн аюу муухай асуудалтай байна. Эхний өдрөөсөө л бөөн асуудал аудио болохгүй, компьютер болохгүй гэл те. Энийг за тэгэл обсерверийн асуудал гэл энийг ерөөсөө яг засчил байгаа л бахалта тэгтээ шийдэгдэхгүй яваад байна. 3 дугаар шат мат ихэд гайгүй болчихосоо гэж би хувьдаа бодож байна. Монголчуудын хувьд бол тэмцээн дуусаагүй. Манай Ханс багийн хувьд бол харамсалтайгаар тэмцээн дууслаа. Дахиад нэг баг байгаа. Монголцоо бид нар 12 сарын 4-өөс эхлээд үзнэ. За тэгээд баярлалаа.